Цагаан сарын онцгой захидал. Цагаан сарын түүхийн талаар мэдхийг хүсвэл нэгээрэй. Сайн уу найз минь? Сар шиндээ сайхан шинэлцгээж байна уу? Цагаан сарыг анх хизээ тэмдэглэж өдийг хүрснийг хэн ч хэлж мэдгүй болов. Монголын түүх энэхүү үндэсний баяртай нягт холбоотой байдаг. Цагаан сарын түүхийг судалж үзвэл Монгол улсын үүсэл хөгжилтэй хамт өөрчлөгдөж, хувьсаж явсан хэдий ч өдийг хүртэл хамгийн гол утгаа алдаагүй байсаар байгаа нь. Хаврын ихэнх сарын шиний нэгэн гэдэг өгүүл дуусч, уран дулаан цаг эхэлж байгааг илтгэж, шин зүйлс эхлэхийг бэлэгдэж байдаг. Эрт дээр үеэс нүүдлийн аж ахуйтай байсан бидний хувьд хамаатан садан төрлүүдтэйгээ уулзаж, ярьж хөөрөх боломжийг цагаан сар бидэнд олгодог билээ. Түүхэн хэд хэдэн үе болох бөө мөргөлийн үе, нүүдлийн соёлын нөлөөллийн үе, Чингис хааны үе, буддын шашны нөлөөллийн үе, манжийн дарлалын үе, социализмын үе, орчин үе зэргийг даван тулж, үе үеийнхээ онцлогийг өөртөө шингээсэн өвөрмөц түүхтэй үндэсний баяр болсон байна. Социализмын үед бидний уламжлалт баяруудыг хориглож, цагаан сарыг тэмдэглэлт өдрүүдийн жагсаалтаас хасаж байсан үеч байсан бөгөөд энэ бүх хүнд хэцүү үеийг Монгол улстай хамт байсан энэхүү баяр маань бидний хувьд шин зүйлсийн эхлэл, эв нэгдэл, үндэсний бахархал, тууштай байдлын илэрхийлж болж байдаг юм шүү. За тэгээд найз минь сар шиндээ сайхан шинэлээрэй. Чиний итгэл танд Пандагаас. Баярлалаа.